13 дугаар бүлэг. Тэрэгний дуу тачигнан эргэлдэнэ. Би өөдөөс минь харан нүдэн анаа сууж байсан нийл ягаан хувцтай эрийг нэг харснаа модон хашаанаас зурч тэрэгний урд суусан хоёр хүн рүү хашгирлаа. Хөөе, гэдэс өвдөд байна. Яаралтай. Чи ч ёстой түүхтэй жаал юм аа. Нэг нь тэргийг зогсоож нөгөө нь өсрөн бов. Тэрэгний хаалгыг онгойлгон намайг хүчээр чирч гаргалаа. Хурдл. Тэр тэрэгний хажуугийн бут руу заагаад хэрэгцээгээ дуусгаад хурдан гараад ир гэв. Миний бийг ороосон олсны нөгөө үзүүр түүний гарт байлаа. Би эргэн тойрноо харсан ч өөр арга байсангүй. Тэгээд өвсөн дунд очиж суухаас өөр сонголт үлдсэнгүй. Тэрэг дээр үлдсэн үр хараал урсган ууланд нь орхиод өөрөөр нь амийг нь аргалуулдаг байж наашин чирч ирээд бөөн төвг зархаас өөрөөр бол хідэн засч хүрэхгүй амтан гэж өглөнө. Нөгөө нь инээгээд яах вэ дээ? Босч гэж олцтой явна. 1000 жилийн настай хүний ертөнцийн сүнс зогтсон ч оронд нь бүр дээр юм боллоо. Харин энэ хүүхнийг зарч чадахгүй бол өөрсдөө авч үлдээд зугаацж болно шүү дээ гэлээ. Шанзы хоосон хотоодоо илээд Шипүгээ улам их санав. Тийм ээ, би хулгайлагчилсан. Энэ бүхэн 3 хоногийн өмнө Шипүгээс холцсноос эхэлсэн юм. Уг нь би шинэлийн урсгал руу очиж 2 хоног байгаад идэх юм авч буцаж ирнэ гэж бодсон. Тэгээд Шипүгийнхаа хөл мөрийг урдын адил барьж өгнө гэж төлөвлөж байлаа. Гэтэл хувц сунарч элхтээ өмсөөгүй явж байхдаа уулын ингэрт 2 булаа эртээ таарав. Яг одоо тэрний урд сууж байгаа энэ хоёр. Тэр үед тэд ухаангүй болсон нийл ягаан хувцтай нэг ирийг өргөж явсан бөгөөд тэр нь одоо тэрний доор унтаж байгаа хүн байлаа. 2 булаа ир хаана очиж идэж уух тухайга ярилцаж эхлэхэд нь би сайхан сэтгэл гарган шинэлийн урсгалын хоол үнэхээр амттай шүү гэж хэлсэн юм. Тэгтэл тэр хоёр над руу нэлээд удаан ширтснээ нэг нь гинэт дайрч ирэв. Би зодолдоо дийлээгүй. Тэгээд л дахиад тэргэнд чихэгдсэндээ. Бид замд гараад 3 хонж байлаа. Нийл ягаан хувцтай ир 3 өдөр унтсан. Харин би 3 өдөр Шипүгээ сансан. Өмнө нь би Шипүгээсээ ингэж удаан холдож үзээгүй бах. Шипү надад дургүй ажлуудыг дандаа хийлгэнэ. Хувц суугаалгана, ороо хураалгана, хөл мөрөө бариулна. Бас уйдахаараа намайг элдвэр шоглож зугаацах дуртай. Гэхдээ намайг өвдөх бүр Шипү хажууд минь байдаг. Хар дард сэрэх болгонд ч муу адил. Хин нэг нь намайг дээрлэхвэл Шипү тэр хүнийг надаас хэд дахин илүү дээрлэж өгдөг. Би толгоогоо майжин хэсэг бодлоо. Хүний ертөнцийн сүнсээр хийсэн шүл мөнхтэй дахианы махнаас ч илүү амттай зүйл байдаг юм байна. Шипү толгойг минь нилээд Шошанзи сайн байна гэж хэлэх үеийн царай. Тэр л хамгийн сайхан. Би Шипү руугаа үнэхээр буцмаар байна. Гэхдээ одоо яаж буцах юм бол доо? Гинэс тэрэг чулуун дээгүүр дайрсан болтой хүчтэй донслов. Би тэр чихтэй тэрэгний нөгөө талд шидэгдлээ. Өөдөөс минь сууж байсан нийл ягаан хувцтай ирч бас хүчтэй саван хажуу тийш очив. Амьсгал нь хүндэрч эхлэхэд би толгоогоо өргөн харвал нүд нь үл ялэг нэгдэж байлаа. Чи сэрлээ. Миний дуу хоолойг сонсоод тэрэг жолоодож явсан хоёр ир эргэж харав. Тэд нийл ягаан хувцтай ирийг сэрэмжлэн хэсэг ширтснээ дахин замаа харан явцгаалаа. Тэгтэн би учрыг ойлгов. Тэр ирийн гар хөл бүгд гинжтэй, царайн цонхиж, амьсгал нь сулхан. Яг л удахгүй өөх гэж байгаа хүн шиг харагдана. Тийм болохоор тэр хоёр түүнээс айх зүйлгүй гэж бодсон болтой. Ир гар хөлөө хөдлөхөд гинж жигнэв. Тэр сая л өөрийнхөө нөхцөл байдлыг ухаарсан мэт биеийг хөшиж дараа нь толгоогоо өргөн эргэн тойрноо ажиглалаа. 2 булаа ирийн нурууг хэсэг ширтснээ над руу харж чи хэм бэ гэж асуув. Би Шошанзи. Тэгээд би сайхан сэтгэл гарган бид хоёр хулгайлагч чгсэн шүү гэж санууллаа.
Тэр хөмсгөө зангидан чи их л баяр хөөртэй харагдах юм гэв. Яагаад вэ гэвэл одоо надаас гадна бас нэг зовж байгаа хүнтэй болчихлоо. Шифу хэцүү байдалд орсон үедээ өөрөөсөө бүр дор байдалтай хүнийг харуул сэтгэл чинь арай тайвширдаг юм гэж хэлсэн. Ир санаа алдан толгоогоо унжуулав. Тэнэг юм. Түүнийг үнэхээр сэтгэлээр унчихсан харагдахаар нь би чихэнд нь ойртож аяархан. Санаа зовлтгүй. Шифу намайг аврахаар ирнэ. Тэгэхээр нь чамаагч бас авар гэж гуй гэж шивнэлээ. Тэр над руу нэг харснаа юу ч хэлсэнгүй. Одоо надтай хамт байх хүнтэй болсон болохоор ганцаардхаач болов. Тэгээд л түүнтэй яриа өдлөө. Даанч энэ хүн ярих дургүй бололтой. Би Шифутэйгээ хэрхэн амьдардаг. Бид хоёрын хоорондоо болдог хөвгчлөлтэй явдлуудыг нэг нэгээр нь ярив. Тэр хаяа нүдэн анивчих төдий чимээгүй сонсон. Би үдээс хойш эхлээд шүн дунд болтол ярьсан ч энэ хүн ганц ч үг дуурсангүй. Гэтэл тэрэгний урдаас нэг эрэхтэй гинт тархирлаа. Тэр эн чин шинэлийн урсгалын залуу эзний эргүү шав байна. Өнөөх нүдний цэцгийн шигээ хайрладаг шавна. Би толгоогоо майжан Шифу намайг тэгж их эргэлзүүлдэггүй шүү дээ гэж хэлэх гэж байтал гинт хүчтэй салхи хүлээв. Өөрийн ирэхгүй нүдэ анав. Нүдэ дахин нээхэд замын үзүүрт бүдгхэн гэрэл үзэгдэв. Тэр гэрлийн дундаас нэг хүний дүр айжуухан тодрон гарч ирлээ. Шифу! Шифу! Би баярлсандаа хашгирч модон хашлахыг дахин мөрөгчв. Шифу хурдан ирээд энэ муухай ямыг буц согчоосай. Тэгээд би шууд твэртэн үсрээд орчих юмсан. Гэв Шифу ойртож амжаагүй байхад хүүтэн яжтай инээд сонсогдов. Нуруугаар минь хүүт дааж хамаг ус минь арзаалаа. Миний санаж байгаар Шифу бараг ингэж инээдэггүй. Гэхдээ нэг ингэж инээсэн л бол маш сайн. Үнэхээр сайн. Шифу бүснээсээ дашуур суглав. Би түүнийг өмнө нь дашуур хэрэглэж байхыг огт харж байгаагүй. Гэвч яагаад ч юм нэг гартаа дашуур атгаж хүн алхаар шийдсэн мэт нэмсгэлэн зогсох. Шифуг хараад миний сэтгэл бүрч тавьширчлаа. Би уулыг тэр чигтэн нэгжиж хайсан хүнээ та хоёрт хулгайлуулчихсан байж таарах нэ. Дашуур нь газар тас хийхэд би хүртэлж очин мөрөө хавчив. Шифу нэмсгэлсээр намайг хэдэн өдөр дэмий гүйлгэлээ. За хэлдээ яаж хүмээр байна. Хүслийг чинь биелүүлээд үгүй гэв. Хоёроор би биен рүүгээ харлаа. Нэг нь бид шинэлэн урсгалыг санаатай доромжлох гэсэнгүй. Энэ бүсгүй залуу эзний шав гэдгийг мэддэггүй. Одоо шууд буцаагаад үгүй гэлээ. Би хажууд байсан нийл ягаан хувцастай ирлүү харав. Тэр юу ч хэллгүй нөхцөл байдлыг тайван ажиллаж байлаа. Би түүнд аяархан санаа зовлтгүй. Манай Шифу өрөвч уужим сэтгэлтэй хүн биш. Энэ хоёр лав ташуурдуулна гэж шивнэлээ. Нийл ягаан хувцастай ир хэсэг над руу хараад чиний Шифу энэ үгийг сонсвол чамаагч бас ташуурдах байх гэв. Шифу намайг ташуурдахгүй. Ингэж хэлээд би бодлоо. Шифу намайг урд өмнө нь хизээч зохиж байгаагүй. Надад ууралсан үедээ хамгийн ихтэл хацрыг минь айхтар чанга чимхдэг. Ингээд бодоход Шифуч бас сайн хүн байгаа шүү. Хаштаа буцаж очиод хөл мөрийг нь урдынхаас илүү сайн барьж өгнө. Намайг ийм бодолд автаж байтал Шифу надаас юм булааж авсан хүнээс би өөрийн гараар булааж авах дуртай гэв. Түүний бие хөдөлмөгц хоёр ир тэр дайруу сэлмээ сууллаа. Гэвч Шифугийн эхний дашуур тэр хоёрын зүг чиглэлсэнгүй. Тас их чимээ сонсогдов. Би эргэж харуул тэрэгний модон хашлаг бут үсэрсэн байлаа. Шифу миний хүлний өмнө нэг чинжаал шидээд тун дургуйтсан янзтай над руу нэг харснаа эргэж хоёр иртээ тулдаж эхлэв. Гэтэл тэр хоёр булаа ирийн тулааны чадвар санаанд оромгүй сайн байлаа. Шифутэй хоёр талаас нь тулдаад бараг энэ тэнцүү үзэлцэж байв. Би тэр даруй чинжаалыг авч олсоо огтлов. Дараа нь нийл ягаан хувцастай ирлүү иргэн хараа би чиний гинжиг огтлоод өгье гэлээ. Хүчээ дэмий барах хэрэггүй.
Энэ бол хар чулуун гинж жирийн чинжаалаар огтлж болохгүй. Тэр хоёрын хэрэглэж байгаа нь жирийн тулааны урлаг биш. Чөтгөр баригчдын арга техник байна. Чиний шипүү хичнээн хүчтэй байсан ч хоёулын тань зэрэг тултахад амаргүй. Хэрэв ухаантай бол одоо л цогт. Би нүдэн навчин хэсэг төн рүү ширтлээ. Манай шипүүгийн хэрэглэж байгаа зүйлч бас жирийн тулааны урлаг биш ээ. Би чинжаалаа хатгаад хэдэн сарын өмнө шипүүгийн зааж өгсөн тариныг дотроо уншив. Тэгээд хамаг хүчээрээ гинжин дээр булгалаа. Тас. Гинж тасрав. Би гайхаж уцарсан эрийг хараад чинжаалыг хувцсандаа болгоомжтой хийж энэ чинжаалч бас жирийн чинжаал биш гэв. Тэгээд түүнийг татаж босгов. Эхлээд бид хоёр нуугдчихъя. Шипүү тэр хоёрыг суусгаад ирэхээр нь гарч ирнэ. Би түүнийг дагуулan холдох гэтэл араас тэр муужаал манай барааг аваад зүтгэнэ гэж хашгиран сонсогдов. Тэр ир хамтрагчаа орхиод шууд над руу дайрч ирлээ. Би жицсэндээ "Шипүү" гэж орилоод нийл ягаан хувцастай ирийг чирсээр хамаг чадлаараа ойруу гүлээ. Араас шипүү "Хаашаа явах нь вэ? Чөтгөр баригчаа" гэж хашгирах сонсогдов. Дуу надаас холгүй байлаа. Намайг хөөж байгаа нь гарцаагүй. Нийл ягаан хувцастай ир хідэн алхамгүйгээд л амсгаад нь намайг өрх. Тэгвэл тэд чамайг хөөхгүй гэв. Үүнийг сонсмогц би тэр доор нь гараа тавилаа. Гэтэл алхамч зогсож амжаагүй байтал өвдгөрөө минь хүчтэй юм зөхөв. Хөлмөн суларч би тун эвгүй газар унчихлаа. Би толгоогоо өргөөд нийл ягаан хувцастай ирийг ууртайгаар буруутгав. Худалч чи намайг тавьчихсан байхад тэд намайг зөксөр л байна шүү дээ. Тэр амаа ангаас нь юу ч хэлсэнгүй. Бүр үггүй болчихов. Ирүү минь халуун шатаж өвдөн. Арь шалбарчихсан бололтой. Уйлж амжаагүй байтал дээрээс нэг сүүдэр нөмрөв. Толгоогоо өргөл булаа ир сэлмээ далаачихсан зогсож байлаа. Намааг яг 2 хуваах гэж байгаа бололтой. Гэтэл нүд ирэмхийн зур түүний бэлхүүсийг хар ташуур ороочхов. Ташуурын үзүүрийг барьсан хүн хэр их хүч гаргасныг би мэдэхгүй. Ганцхан бугуугаа өдлөхөд л тэр булаа ир уцсан хүүгэлдээ шиг агаар шидэгдэн хол очиж унав. Цав цагаан хувцастай шипүү миний өмнө сүртэйхэн газардлаа. Тэр гартаа ташуур барьж нөгөө гартаа намайг татан босгов. Шипүүгийн царай үр шиг бараачихсан байсан ч миний нүдэнд хаврын цэцгнээс ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Би шууд тэрч аваад чэйжэнд нь хид хідэн удаа нүрээ наан үрж чангаар уйлав. "Шипүү, би буруудлаа. Би хүний ертөнцийн сүнсний шүл дахиж хүсгүй." Шипүү намайг өөрөөсөө холдуулаад ирүүг минь харж гар хөлийг минь нэг бүрчлэн базлан шалгаад ууртайгаар "Тэд чамайг хэдэн удаа зогсон юм?" гэж асуулаа. Би хамраа татан "Тоолоогүй." Шипүүгийн царай улам барав. "Чи хариуг нь өгсөн үү?" "Дийлээгүй." "Тэнэг жаал." Шипүү шүдээ зүүн хамт зогсож байсан 2 булаа ирлөө ууртаа ширтлээ. Тэгээд үс хонцонтой өнгөөр "Миний тижээж өсгсөн гахааг алах гэж зүрхэлдэг та хоёр мөн ч их зоригтой юм аа" гэв. Шипүүд шидэгдсэн ир газар дээрээс босож "Бид айл хийдийн уучлалт гуйсан. Охиныг ч буцааж өгөхөд бэлэн байна. Энэ хэдэн өдөр бид түүнд муу зүйл хийгээгүй. Та яагаад ингэтлээ биднийг шахаад байгаа юм бэ?" гэлээ. Шипүү яочтайхан инээ намайг ардаа аруулав. Тэгээд ууртайгаар "Та хоёрыг зовоохын тулд надад шалтгаан хэрэгтэй гэж үү? Шинэлийн урсгал хитэрч болохгүй. Бид зөвхөн өөрсдийн барааг буцааж авах гэсэн юм." "Би өгөхгүй." Шипүү ташуураа өргөн хэмсгээр "Чаддаг юм бол ирээд булаагаад авал да" гэв. Шипүү тэр хоёртой дахин тулдах гэж байгааг хараад би толгоогоо майжан нийл ягаан хувцастай ирийн хажууд очиж суулаа. "Харж байна уу? Манай шипүү үнэхээр өчүүхэн юмч үс санаж явдаг хүн байгаа биз?" Нийл ягаан хувцастай ир хэсэг чимээгүй байснаа. "Чиний шипүү жирийн хүн биш юм байна" гэв.
Би толгой дөхөв. Жирийн хүнээс хамаагүй явцуу сэтгэлтэй. Гэхдээ надтай бол их төвчээртэй шүү. Би түүн рүү эргэж харав. Тэгээд би чиний нэрийг одоо хүртэл мэдэхгүй юм бэ? Тэр хэсэг дугуй байснаа. Намайг Зихүү гэдэг гэв. Би өөрийгөө ахин найрсгаар танилцуулах гэж байтал гинэт нүдний өмнөр гэрэл цахилав. Зихүүн царай агшин зур цонхиж намайг газар түлхэн унгаагаад "Нууц зэвсэг болгоомжил" гэж хашгирлаа. Би юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал 300 бидний зүг нисэж ирэв. Тэр үед бултхад хэдийн оройтжээ. Би балмагдан хөдөлж чадсангүй. Гэтэл гинэт бидний өмнөр хар ташуур гэлсхийн орж ирэв. Ташуур хэдийн нарийн мэт харагдавч нисэн ирсэн 300 бүгдийг хааж хатлаа. Би "Шифу мундаг" гэж хашгирахад гэтэл нөгөө хоёр булаар Шифугийн хар сарнсан мөчийг ашигласныг орж харлаа. Нэг нь Шифутэй тулдаж, нөгөө нь сэлмээ өндөр өргөн түүнийг хоёр хуваахаар далаж байв. Би айсандаа дууч гаргаж чадалгүй. Тэднийг гүлрэн ширтлээ. Тэгээд өөрийн мэдлгүй хамаг чангаараа "Миний Шифуг битгий дээрлэхэд бай" гэж хашгирлаа.